Та бүхэн Wing подкастыг сонсож байна. Энэхүү подкаст нь хүүхдийн хүмүүжил боловсролын талаар шинжлэх ухааны үндслэлтэй номыг эмхтгэн хүргэх, мөн тухайн сэдвээр ярилцлага хийж хүргэх зорилготой подкаст. Бидний ураа бол Монголын ирээдүй хүүхдийн хөгжил. За, сайн байцгаана өндөд сонсогчдоо. Манай подкастын 20 дугаар дугаар эхлэхэд бэлэн болж байна. За, энэ удаа цэвгээ халиуна бид хоёр оролцоод явна. За, энэ удаагийн дугаараараа бид хоёр алдаа бол бэлэг буюу The Gift of Failure гэдэг одоо хүүхдийг алдуулах ёстой, алдаанаас нь суралцуулах ёстой гэсэн ийм утгатай ном сонгосон байгаа. За, номын зохиолч маань болохоор Jessica Lahey гэдэг Америкийн одоо дунд сургуулийн англи хэлний багш, зохиолч, тэгээд ээж хүн байгаа. За, номын тухай ерөнхийдөө тайлбарлах юм бол зохиолч маань одоо хамгийн том хүүгээ дунд ангийн сурагч болох үед одоо нэг өөрийнхөө сурагчтай хандаж байгаа хандлага болон энэ хүүхдэд хүмүүжүүлж байгаа хандлага нь ер нь нэг л одоо болохгүй байх гэж анзаарч эхэлдэг. За, тэгээ өөрийгөө одоо over parenting буюу одоо хүүхдэд хитрхи их хамгаалдаг, бөөцөлдөг одоо тийм одоо ерөнхийдөө тийм арга барилаар хүүхдэд хүмүүжүүлээд байна. Энэ маань ер нь л нэг л болохгүй байна гэж ингэж өөртөө дүгнэлт хийгээд тэгээд энийга ерөнхийдөө болохоор шийдээд тэр мөчөөс эхлээд хүүхдүүдэд болон сурагчтай юм алдаанаасаа суралцах боломжийг нь олгох хэрэгтэй гэдгийг ойлгоод тийм багш одоо тийм ээж болохоор шийддэг. За, тэгээд тэгж чадсанараа хүүхдүүд нь болон сурагчт нь нүдэн дээр нь илүү хариуцлагатай, илүү өөрийн зүйлдээ өөрсдөө эзэн болж байгааг мэдэрдэг. Тэгээд энэ арга барилынхаа талаар энэ аргачлалыг эцэг эхчүүд багш нарт зориулж ном болгон гаргасан байгаа. За, тэгээд ном маань болохоор 3 хэсэгтэй. За, нэгдүгээр хэсэг нь болохоор алдах буюу одоо алдааг эцэг эхчүүдийн хамгийн үнэт хэрэгсэл гэсэн ийм хэсэг байгаа. За, тэгээд бүлэг 1-ийг би яриад явъя. За, бүлэг 1 нь болохоор ер нь бол яагаад хүүхдээ алдаа хийхээс хамгаалдаг эцэг эхчүүд олширсан талаар нэг ийм introduction маягийн бүлэг байгаа. За, ер нь бол 19-р зуунд хүүхдүүд багаасаа бүр 10 эд наснасаа маш их хөдөлмөр эрхэлдэг байсан. За, гэр бүлийнхаа одоо санхүүгийн байдалд нь бас тусалж дэмждэг байсан хүүхдүүд маань. Гэтэл одоо 20 дугаар зуунаас эхлээд ер нь хүүхдийн хөдөлмөр эрхлүүлэх буруу юм байна гэсэн юм одоо хууль журмууд гарч ирсэн. За, тэгээд ерөнхий боловсролын одоо хүүхдийн заавал сурах ёстой жил гэсэн ийм ойлголт гарч ирсэн. Тэгээд хүүхдүүд эрсцийг бүртгэдэг болсон. За, эндээс эхлээд хүүхдүүд маань ер нь бол гэр бүлийнхээ санхуд хувь нэмэр оруулахын тулд ажиллаж исэн хүүхдүүд маань энэ мөчөөс эхлээд ер нь бол боловсрал гэдэг зүйлээр бөмбөгдүүлж эхэлсэн. За, одоо бол ер нь орчин үед бол хүүхдүүдийг ерөөсөө сурал гэхээс биш нэг тийм ажил хий одоо гэр орныхаа ажил тусалж гэдэг юм уу, эсвэл одоо гадаа гараад ажил хийгээд мөнгө олж гэдэг юм уу, ийм зүйл маань ерөнхийдөө ховорцсон шүү дээ. Тэгээд эсэргээрээ хүүхд гэдэг бол одоо маш их зардалтай. Тэгээд дээрэс нь одоо үр бүтээмж муутай юм залхуу нөхдүүд ихээр бий болж байгаа юм л да. За, тэгээ хүүхэд болохоор гэр бүлийн төв болж эхэлсэн Тэгээд тэднийг асрах, хооллох, дээрээс нь зугаацуулах гэдэг одоо үүрэг бол эцэг эхчүүдэд ногддог болсон. За, тэгээ Америкт болохоор одоо хүүхдийг өөртөө итгэлтэй болгох гэдэг ийм одоо хөдөлгөөн гэх юм уу, тийм юм бол одоо нэг хэсэг маш их дэлгэрсэн. За, одоо ч гэсэн тийм байгаах. За, тэгээ итгэлтэй хүүхдээ одоо өөртөө итгэлтэй болгож ингээ хүүхдээ маш их магтдаг. Хүүхдтэйгээ одоо найз шиг буюу үеийн юм шиг харцдаг За, эндээс ямар хүүхдүүд төрж ийнэ гэхээр нарциссист буюу одоо зөвхөн өөрийгөө хайрладаг, комфорт зоноосоо гарч эрсдэл хийх дургу, эрсдлээс гарах одоо үр дагавраас айдаг юм бүхэл бүтэн үеийг бүтээж байгаа юм л да. За, тэгээ зохиолч маань юу гэж бодсон бэ гэхээр за, энэ үеийг бүтээхээс юу аварч чадах вэ гэхээр хүүхдээ илүү бие даасан одоо эцэг эхээс хараат бус зүгээр өөртөө нэг итгэлтэй дүрсгээд явах биш одоо жинхэнэ чадвартай ийм хүүхдүүдийг өсгснөөрөө энэ байдлаас ангижирч чадах юм байна гэж зохиолч маань үтсэн. За, тэгээд ер нь бол эцэг эхчүүд зөвхөн өнөөдрийн төлөө биш маргаашийн төлөө, ирээдүйн төлөө хүүхдээ хүмүүжүүлэх хэрэгтэй байна гэсэн зөвлөгөөг энэ номоор дамжуулж өгч байгаа. За, энэ номон дээр ингээд бие даасан гэдгийг автономи гэж хэлж байгаа юм л да. За, independent гэдэг үгнээс ондоо гэж зохиолч маань тайлбарсан байгаа. За, independent гэхээр
юу гэсэн утгыг агуулдаг вэ гэхээр хин нэгний одоо эрх мэдэлд биш хин нэгнээс тусламж халамж авах шаардлагагүй бие даах гэсэн утгатай. Харин энэ ном дээр гарч байгаа автономи гэдэг үг нь болохоор одоо монголоор болохоор яг адилхан бие даасан гэж орчуулагдана. Гэхдээ зохиолчийн маань илэрхийлж байгаа утга нь болохоор өөрийн чин хүслээртэй хин нэгний дарамт шахалтаар биш зөвхөн одоо өөрөө тэр зүйлийг бие даагаад хийх гэсэн одоо ийм утга тусгаж байгаа. За тэгээ энэ номон дээр бие даасан гэд явхаар сүүлийнх нь утга буюу одоо автономи гэдэг үгийг хэлж байгаа юм байна гэд та бүхэн маань бас ойлгоод яваарай. За тэгээд бүлэг 1 маань дуусаад бүлэг 2-ыг цэвгээ маань яриад явна. За энэ 2 дугаар бүлэг маань болохоор хүүхэд эцэг гэхээсээ хараад байх яагаад болохгүй байна вэ гэдэг тухай. Ерөнхийдөө бол дотоод урам зоригийг нь яаж одоо сэтэлжүүлэх вэ, сэргээх вэ гэдэг талаар гарч байгаа. За тэгээ зохиолч маань нэг жишээгээр хэлж байгаа энэ хэсгийг хэдэн жилийн өмнө ангид нэг одоо охин байсан. Тэр охин болохоор дандаа англи хэлний зохиолч маань англи хэлний багш болохоор англи хэлнийхээ хичээл дээр дандаа бие хасах дүн авдаг гэсэн юм байна л да. Тэгээ аав ээж нь одоо дүн гарсны дараа хурж ирэл уурлал миний охин дүн авах бие хасах авахгүй та одоо дүнгийн сайжруул гэж багшийг нь буруутгаал уурладаг байхгүй юу. Тэгээ багш болохоор би хасах дүн авч байгаа нь бол түүн тохиолдож байгаа зөв зүйл байж болох юм гэд дүнгийг нь сайжруулж өгдөггүй. Тэгээд бүгдээрээ уурд ундууцалтай салцгаадаг байгаа. Тэгээд дараа жил нь хичээл эхэлсэн чинь охин болохоор амар хичээлтэй идэвхтэй болсон. Үг хүсэглэхтэй те ерөөсөө алдаа гарахгүй дандаа 100 оноо аваад амар мундаг байгаад байхгүй. Тэгээд энэ байдал нь бол ерөөсөө нэг сар л үргэлжилсэн. Гэтэл аав ээж нь чи одоо үсгэлийнхаа шалгалтан дээр 100 оноо авах юм бол би чамд одоо $10 өгнө гэд хэрчсэн байсан. Тэгээ энэ тэр хичээлийн жилд охин дүн сайжрч муужирч явсаар агаал жил дуусахад охины оноо нь сайжрах биш харин өмнөх жилийнхтэйгээ яг адилхан одоо би хасахаараа л дууссан. Яагаад үйлчлээ зогсчихдөө вэ гэхээр ерөөсөө хүн ингээд урамшуулал шагнал өгöd байхаар энэ намайг хянах үйлдэл хийж ийна гэд бодцдаг. Нөгөө талаар хүн өөрөө чин сэтгэлээсээ хүссэн зүйлээ хийхгүй болохоор дотоод урам зориг нь ингээд сэтэрч тухайн зүйлээ тасралтгүй хийж чадхаа болчт юм байна. Тийм болохоор хүүхдийг хичээлээ хий гэж хүчлэгээсээ илүү урам зоригийг нь сэдрэж өгөх хэрэгтэй байдаг юм байна. За тэгээ эцэг эхчүүд хүүхд сайн балахын тулд ингээ шагнал өгöd байгаа нь хэр үр дүнтэй байд юм бэ гэд доктор сэтгэл судлаач Скиннер гэж хүн туршилт хийсэн байгаа. Энэ болохоор харахнууд дээр харахнууд болохоор ингээл ямар нэг зүйлийг ингээ хийхээр нь өгөөшөөгөө дэвэл баярлал нөгөө үйлдэлээ дахин давтаал хийгээд байсан. Одоо туршилтаараа амьтад бол уйтгартай ийм зүйлийг өгөөш нь байгаа л үл хийгээл байд. Энэ шагнал өгöd байгаа нь дахин давтагддаг уйтгартай хэцүү биш те амархан зүйлийг хийхэд бол үр дүнгээ өгдөг. Харин хүүхдүүдийн хувьд одоо сурахад бүтээлч байдал шинийг сурах, шинийг турших чадвар нь хэрэгтэй болохоор энэ чадварыг нь харин дарангуйлчдаг юм байна. Тийм болохоор хүүхдэдээ өөрийнх нь зорилгыг тавиулаад сайн дэмжиж өгвөл хүүхд маань илүү одоо хүсэл зорилгоороо тухайн зорилгынхаа төлөө тэмүүлж байдаг юм байна. Мэдээж бид нар одоо эцэг эхчүүд том хүмүүс бүгдээрээ л ойлгож байгаа те тухайн зүйлийг хийж илүү туршлагатай болж иж өөртөө итгэл нь нэмэгддэг гэдгийг те зөвхөн одоо за би чадна гэсэн өөртөө итгэлтэй байвал хүүхэд бол тухайн яг зүйл дээр бодит амьдрал дээр хүрээд ирэхээр асуудалд орно штэ те. Тийм болохоор эцэг эхчүүд бид нар хүүхдэд чадах зүйл дээр нь жишээлбэл өдрийн хоолой бэлтгэхтэн ч юм уу одоо сакс тоглоод бөмбөгөө залхахтан ч юм уу тэр нөгөө чадах зүйл дээр нь урамшуулаад байвал хүүхэд илүү тухайн зүйл дээрээ өөртөө итгэх итгэл нь нэмэгдээд ирдэг юм байна. Өөртөө итгэлийг ол хүүхдтэйгээ бидний харилцаж байгаа харилцаа илүү утга учиртай болгодог. Stanford их сургуулийн сэтгэл судлалын багш Mindset номын зохиолч Carol Dweck гэд бид нар өмнө нэг номыг уншижсэн да тий. Хүмүүсийн сэтгэл зүг одоо тогтсон сэтгэл зүйтэй хүн, өсөх сэтгэл зүйтэй хүн гэж хоёр ангилсан байгаа.
тогтсон сэтгэл зүйтэй хүмүүс болохоор ухаантай байх, авьяастай байх нь бол хүний төрөлхийн мөн чанар байдаг. Харин гэж боддог бол өсөх сэтгэл зүйтэй хүмүүс алдаа гаргачаад түүнийг за ингэж алдаж болно. Энүүнийг одоо оролдож хөгжүүл сайжруулснаар бид нар энэ чадварыг сайжруулж чадна гэдэг сэтгэл зүйтэй байд юм байна. Харамсалтай хүүхдийг одоо хит их удирдаад over parenting хийгээд ирэхээр өсөх сэтгэл зүйн дарангуулаад нөгөө дотоод урам зоригийг нь мохоох одоо сул талтай байдаг. За тэгээ энэ бүлэг маань ингээд дуусж байгаа ялуна. За бүлэг 3 нь болохоор бие даасан болон одоо чадвартай хүүхд өсгөх гэж байгаа. За тэгээд зохиолч маань өөрийнхөө түрүү хэлсэнтэй 15 жил ингээд хүүхд хүмүүжүүлсэн арга барилаа ингээд нөхөртөөгөө ярилцаад одоо өөрчлөлгөө шийдсэн байна л да. За тэгээд нэг орой хүүхдүүдтэйгээ сууж байгаа тий. Одоо ийм төлөвлөгөөтэй байна. Одоо ийм төлөвлөгөөний дагуу одоо бид нэр яана гэд ингээд бүх өөрчлөлтүүдээ хүүхдүүдтэй илэн далангүй хэлдэг. Тэгсэн чинь хүүхдүүд нь бүр ингээд нөгөө нүд мүдэн сонирн болол бүр ингээд ширээнээсээ босч яваал ингээд хүлээж авахгүй. Тэр үед нээж аав нь гэхдээ бидний одоо энэ хэрэгжүүлэх гэж байгаа арга барил бол та нарыг илүү бие даасан, илүү өөртөө ихтэй, илүү одоо чадвартай хүмүүс болох болно гэж хэлснээр одоо хүүхдүүд нь ээж аваа сонсож эхэлдэг. За тэгээ зохиолчийн маань хамгийн том хүн болохоор угаасаа харьцангуй тийм бие даасан хүүхд байсан юм байна л та. За тэгээд тэрэнд нь ингээд бүх зүйлийг ингээд даатгаад одоо энэ өдрөөс эхлээ чи өөрөө бүх юм харилцсан шүү гэд ингээд хүүхдтэй хэлээд эхлэнгүүт том хүн одоо календар дээр те өөрийнхөө чухал өдрүүдийг тэмдэглээд өдөрт их одоо ажлынхаа жагсаалтыг гаргах зэрэгээр бүх юм өөрөө зохицуулж эхэлсэн. За мөн одоо сургуулийн хувьс хичээлийн хэрэгсэл зэрэгээ өөрөө бүр дэлгүүр яваа худалдаж аваал те. Тэгээ 14 хоногийн нөгөө пианерын тусланд явах бэлтгэл энэ төрөө өөрөө одоо бүр хариуцж хийдэг болсон. За хамгийн бага хүн болохоор ээжээрээ нэлээд юмаа бэлдүүлдэг ээжийн хүү байсан юм байна л да. Тэр хүн хүртэл одоо ингээл өглөө босоол те өөрөө сургуультай бэлдээл өрөөгөө зэгцлээл өөрөө даалгавраа хизээ ийхүү гэдгээ ингээл төлөвлөөл хийж одоо эхэлсэн. За тэгээд нэг удаа ингээд хүүхдэн те орой жонгоо сууж одоо нөгөө хамаг хүч хөдөлмөрөө шавхаж хийсэн даалгаврын дэвтрийг мартаа явчихдаг. Тэгээд зохиолч маань өглөө босоод тэр дэвтрийг хараад бүр ингээ маш харамсах сэтгэл төрөө те. Ингээ урд нь байсан бол зохиолч маань юу ч бодохгүйгээр ингээд нөгөө машиндаа суугаад хүүхдийн дэвтрийг аваачиж өгнө. Энэ удаа болохоор хүүхдтэй энэ дэвтрээ мартаж аваа тий анги дээрээ ямар эвгүй байдалд ороод тэр алдаанаас өөрөө суралцах гэж бодсон учраас дэвтрийг аваачиж өгөхгүй байхаар шийддэг. За тэгээ эндээс зохиолч маань юу гэж хэлж байгаа вэ гэхээр ер нь бид нэр ингээд дэвтрийг аваачиж өгснөөрөө эцэг эхийн эго хангагдах буюу эцэг их өөрөө аз жаргалыг мэдэрдэг. Энэ нь бол урт хугацаанд хүүхдэд нь тийм одоо хичээл болохоор зүйл биш юм байна л та. Тэгэхээр ер нь хүүхдээ хүмүүжүүлнэ гэдгийг зөвхөн одоо өнөөдрийнхөө ч юм уу зөвхөн өөрийнхөө энэ аз жаргалыг мэдрэх энэ байдлаа одоо хэрэгжүүлэх биш, илүү урт хугацаанд илүү том зургаар хараад юу хүүхдэд мань хэрэгтэй байна гэдгийг бодоод хүүхдээ хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг зөвлөж байгаа. За тэгээд энэ бүлэг дээр бас сэтгэл зүйч Венди Гролник гэдэг нэг хүний судалгааны талаар өгүүлсэн байсан. Энэ хүн болохоор ямар судалгаа хийсэн бэ гэхээр бие даасан байдлыг дэмждэг эцэг болон одоо хүүхдээ ингээд байнга хяндаг буюу контролдог эцэг эхчүүдийг хүүхдийн ер нь дотоод мотивацид хэрхэн нөлөөлдөг талаар туршилт хийсэн байна л да. За тэгээ өрөөнд эцэг эхчүүдийг ингээ хүүхдтэй хамт оруулаад тоглуулсан. Тэгингээ за энэ эцэг их ер нь контролддог типийнх юм байна. Энэ бие даасан байдлыг дэмждэг юм байна гэдээ ажиглаад эцэг эхчүүдийг одоо өөрөө ангилж байгаа. За тэгээд дахиад тоглоомын өрөөнд оруулаад хоёр дахь удаага тий тоглоомын өрөөнд оруулаад зөвхөн хүүхдүүдийг оруулсан. Эцэг эхийн оруулаагүй. Тэгээд тоглуулаад эхлэхэд бол жоохон бэрхшээл гараад ингээл саад уучрал эхлэнгүүт нөгөө контролддог эцэг эхтэй хүүхд болохоор тоглоомоо орхиод шууд бууж өгчээсэн. За эндээс судлаач маань юу гэж дүгнсэн бэ гэхээр контролдог буюу бүх юмын зааварчилдаг эцэг эхтэй хүүхдүүд бол аливаа зүйл тууштай байж чаддгүй юм байна. Бэрхшээл гарахаар бууж өгд юм байна. За тэгээд энэ байдал маань дунд сургууль, ахлах сургууль гэд үргэлжлээд явах юм бол хүүхдээ насанд хүрсэн хойно ч гэсэн одоо ийм өөрөө шийдвэр гаргаж чаддаггүй те тууштай биш ийм шантрамтгай хүн болгод юм байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн байна. За тэгээд бид нэр одоо бие даасан байдал контролдог эцэг эхчүүд гэд ярьж ин те. Тэгэхээр би өөрөө аль типийнх нь эцэг их юм бэ гэдгийг яаж мэдэх вэ гэдэг талаар зохиолч маань
энэ бүлэг дээр бас хэлсэн байгаа. За бие даасан байдлыг дэмждэг эцэгчүүд бол бүх юмыг нь зөвшөөрдөг дүрм журам тогтоодгүй тийм эцэгчүүдээс бол ондоо. Энд бол дүрм журам зарчим хүндлэл гэдэг зүйл бол бас чухал. Мэдээж хүүхдтэй одоо болохгүй зүйлд нь хязгаар тавина. Ингэж хязгаар тавихаар хүүхд бас ийм аюулгүй байдлыг мэдэрдэг юм байна л да. За тэгээд бас мөн эцэгчүүдийн хүлээлт тодорхой байдаг. Би одоо яг чамаас юу хүлээлж ин чи одоо яг өнөөдөр юу хийх ёстой ч гэдэг юм уу тэр зүйл нь бас тодорхой байх хэрэгтэй. За контролддог эцэгчүүд гэхээр ямар эцэгчүүдийг хэлж ийн гэхээр хүүхдтэй ямарваа нэг зүйлд нь одоо хийхт нь хахуул өгдөг бодит зүйлээр урамшуулдаг гэх юм уу түрүүн цэвгээ хийсэн. За тэгээ бас их шийтгдэг. За эсвэл бүр хитрхи их контролддог. Эсвэл одоо дарамт шалт үзүүлдэг. Ийм эцэгчүүдийг одоо контролддог эцэгчүүд гэж хэлээд байгаа. Харин хүүхдтэй өндөр стандарт тавиад тэр стандартаа буцаад хүүхдээсээ нэхэж чаддаг тэр эцэгчүүдийг бол контролддог гэж хэлэхгүй юм байна л да. За тэгээ ямар жишээнүүдийг энэ контролддог болоо бие даасан хүүхд одоо хүмүүжүүлэх сонирхолтой эцэгчүүдийг ялах талаар энд жишээ өгсөн байгаа. За контролддог эцэгчүүд гэдэг бол дандаа хяналтыг өөрөө гартаа авч идэг. За би хийчихё чи явж тоглол гэлтэй хүүхдээ эсвэл үгүй ингэж хийж болохгүй бойл ер нь би өөрөө хий гэл нөгөө хүүхдийнхээ өмнөөс юм шүүрч аваад хийгээд идэг. За энэ мэтчлэн одоо хүүхдийнхаа юм хийж байгаа байдлыг хараад твчгүй урдуур нь ороод одоо хийсэн илүү өөрт нь амар буюу нервээ барахгүй цаг хэмнэхэд амар байдаг. Ингэж боддог эцэгчүүд бол одоо контролддог эцэгчүүд юм. Тийм болохоор та ер нь одоо түр хоошоо суугаад хилээ хазаад яг юу чухал вэ гэдгийг том зургаар хараад хүүхдтэйгээ харьцаад үзээрэй. За контролддог эцэгчүүд мөн одоо хүүхдээ юм хийлэхдээ дандаа хахуул амладаг. За чи энэ аяг тавыг угаачих юм бол би чам чихэр өгнө. Чи хичээлээ хурдан хийчих юм бол хоёулаа тгий шүүч гэдэг юм уу. Дандаа ингэж нөгөө тэгвэл тэгнэ ингүүл ингэнэ гэж харцдаг. Энэ эцэгчүүд байдаг юм байна. За байнга ингэж байх юм бол хүүхэд одоо түрүү хэлсэн дотоод хүсэл эрмэлзэл байхгүй болно шагнал буюу хахуул байхгүй үед тухайн зүйлийг хийхээ болж эхэлдэг. За мөн контролддог эцэгчүүд хүүхд ямарваа нэгэн зүйл дээр гацаад ингээд нөгөө асуудлаа шийдэх ч юм уу хариултыг олохоос өмнө хариултыг нь яарад одоо өөрт нь хүүхдтэй хилчдэг тийм эцэгчүүдийг хэлж. Тэгэхээр хүүхд чинь ямарваа нэг юмыг асуугаад ирэх юм бол асуултыг нь асуултаар хариулж сурах хэрэгтэй гэж зөвлөсөн байгаа. За мөн контролддог эхчүүд хүүхдэрээ шийдвэр гаргуулдаг юм байна л да. Дандаа юмыг одоо өмнөөс нь зааж өгч идэг За чи тоогоо ихээс өмнө монгол хэлээ хийч гэдэг юм уу. Эсвэл чи гэрийн даалгавраа энд сууж хий гэл. Эсвэл чи одоо сакс тоглосноос илүү хөл бөмбөг тоглох хэрэгтэй гэд ингээд байн хүүхдийнхээ өмнөөс өөрөө шийдвэр гаргацдаг. За тэгээ шийдвэр гаргана гэдэг бол өөрөө их хэцүү процесс байдаг. Хүн энийг насан туршдаа сурдаг. Тиймээс ер нь бол бага наснаас нь эхлээд бага багаар хүүхдэд сургаад явах хэрэгтэй гэж зөвлөсөн байгаа. За бие даасан байдлыг дэмждэг эцэгчүүд тэгэхээр хүүхдтэй ингээд шууд хариуг нь хилдэггүй. Тэ хүүхдэд дандаа юм шийдэл рүү зүгээр чиглүүлж өгж идэг. Одоо асуултаар чиглүүлдэг гэсэн үг те. Тэгээ хүүхэд ер нь өөрөө нухаж байгаад хариугаа олох юм бол тэр зүйл нь мартагдахгүй буюу одоо өөрийн болох магадлал нь илүү байдаг. За тэгээд мөн бас одоо бие даасан байдлыг дэмждэг эцэгчүүд тэгэхээр хүүхдтэй алдаа гарахыг зөвшөөрдөг. Тэгээд тэр алдааныхаа үр дагавраас суралцахад нь тусалдаг. Жишээ нь одоо хүүхд минь аяг барьж явж байгаа хагалчлаа гэхэд те хүүхдэд загнахгүй. За хоёлаа энийг яаж цэвэрлэхийг би чам зааж өгье. Харин чи дараагийн удаа хагалахгүй тулд энэ аягийг ингэж барьж явах хэрэгтэй байх шүү те гэд ингээд дандаа ингэж нөгөө алдаан дээр нь шийдлийн зааж өгдөг ийм эцэгчүүд байдаг. За мөн бие даасан байдлыг дэмждэг эцэгчүүд болохоор алдааг амжилттай адилхан үнэлдэм байна л да. Жишээ нь одоо ингээ хүүхэд чинь те даалгавар хийж чадахгүй ингээл оролдоо суугаад байхад хурж ирээд те энэ даалгавар үнэхээр хэцүү байхад чи ингээд одоо хүртэл ингээд бодоод сууж ийн ингээд зурлж ийн гэдэг чинь айгу мундаг байна. Би чамаар үнэхээр бахархаж ийн гэж одоо хүүхэдтэй хэлдэг. Тэгээд энэ нь болохоор заавал амжилттай үед нь магтах биш те хүүхдээ ингээд мес ап болоод ч юм алдаа хийж яхад нь бас ингээд магтах юм бол одоо хүүхдийнхээ алдааг бас амжилттай адилхан юм үнэлж байгаагаа харуулж байгаа гэсэн үг юм. За тэгээд бие даасан байдлыг дэмждэг эцэгчүүд хүүхдийнхээ одоо өөртөө одоо нөгөө ундууцаал тий өөртөө готрох мэдрэмжийг нь бас илүү ойлгох юм байна л да. За ингээд 3 дугаар бүлэг маань дуусж байгаа. Дараагийн бүлэг маань болохоор магтаалын тухай нэлээд ярьж байгаа. За өмнөх бүлэгт тогтсон сэтгэл зүйтэй өсөх сэтгэл зүйтэй хүмүүсийн ялгааг ярьсан. Сэтгэл зүйг ангилсан
судлаач маань дахиад нэг судалгаа явуулсан байгаа. Эхлээд хүүхдүүдийг одоо бодлого бодуулсан. Бодлогынхоо бодсны дараа хүүхдүүдтэй 2 өөр төрлийн одоо магтаалын үг хэрэгэлсэн байгаа. Эхнийхт нь чи өстой мундаг юмаа гэд тэ магтчихдаг. Нөгөө хэсэгт нь болохоор чи энэ нэг хийхин тулд маш их хичээлээ шүү гэх 2 өөр төрлөөр магтсан байгаа. За тэгээд дахиад нэг бодлого бодуулсан. Тэгсэн чинь нөгөө чи мундаг юм аа гэж хэлүүлсэн магтуулсан хүүхдүүд болохоор амжилттай бодлогоо бодож чадаагүй чи их хичээлээ шүү гэж хэлүүлсэн хүүхдүүд нь болохоор мундага батлах гэж биш зүгээр нөгөө бодлогыг бодох гэж илүү өөрийгөө янз бүрээр дайчилж тэгж хандсан байгаа. Бүр цаашлаад нөгөө бүр анхныхаа бодлогоос илүү амархан бодлого дахиад нөгөө хүүхдүүдэд бодуулсан. Тэгсэн чинь нөгөө бодлогыг чинь чи мундаг юм а гэж магтуулсан хүүхдүүд нөгөө нэг амархан бодлогыг чинь бодож чадахгүй. Нөгөө нэг чи өстой сайн хичээлээ шүү гэж магтуулсан хүүхдүүд нь бол бодоод дуусгацсан байгаа. Бас нэг сонирхолтой үр дүн гарсан нь чи мундаг юм а гэж магтуулсан хүүхдүүд нь дүнгээ харамжгүй нь одоо худлаа хийсэн байгаа. Тэгэхээр хүүхдийгээ чи ухаантай шүү, чи авьяастай шүү гэд нэг төрмөл юм шиг ингэж магтах нь болохоор тэднийг бүр худлаа ярихад хүргэдэг юм байна гэж дүүх бичсэн байгаа. Өөрийнх нь оролдлогыг нь магтаарай гэсэн байгаа тий. Тестээ сайн хийсэн байх шүү. Чи ухаантай байна шүү гэхийнхээ оронд хүүхдээ чи энэ тестийг хийхийн тулд тэр бодлогыг бодсон чи их сайн байлаа шүү. Зураг зурсан байлаа гэхэд зураг чинь гоё болжээ гэхийнхээ оронд те зургийнхаа чи сүүдрийг нь юм уу энэ өнгийг чи гоё тавьжээ, энэ үнцгийг нь гоё зуржээ гэдэг юм уу те тухайн зүтгэлийг нь хичээнгүй байдлыг нь илүүтэйгээр магтаж өгвөл хүүхэд те алдаанаас бага ичиж алдаагаараа дамжуулан тухайн зүйлээ үргэлжлүүлэн хийж түнэс сэтгэл ханамж авах магадлал нь өндөр болдго юм байна. За тэгээ эцэг эхчүүд бид ч гэсэн одоо өөртөө өсөх сэтгэл зүг суулгах хэрэгтэй байдаг. За өөрөө бид нар ингээл гэртээ ямар нэгэн хоолой ихтэй ч юм уу те алдаа гаргачаад түүнийгээ хүүхдтэйгээ илэн далангүй ярилцаад тэрийг сайжруулах талаар ажиллаж байгаа хичээл зүтгэлээ хүүхдтэйгээ хуваалцах хэрэгтэй. Бүр ялангуяа бид нар одоо хийж чаддаггүй зүйлээ өөрөө хайжгаад сурж эхлүүл хүүхдтэй бид нар ингээд сурж болдгийм байх шүү гэдгийг үлгэрлэн дуурайж харуулах юм байна. За мэдээж алдаа гаргасан гэд бидний хүүхдэд хайрлах хайр өөрчлөгдөхгүй гэдгийг одоо бид хэд ойлгуулж хэлэх хэрэгтэй. Таны хайр хүүхдийнхээ гаргаж байгаа алдаанаас мэдэрч байгаа өвдөлт хичүүрийг зөөлж өгдөг те. Хүүхд чинь алдаа гаргачаад гунаад сууж байхад одоо биед нь хүрдэг юм уу зөөлөн үг хэлэх юм бол хүүхэд дараагийн алдаа гарахтаа айхаасаа илүүтэйгээр аюулгүй байдаг гэдэгтэйгээ одоо эвлэрч ямар нэгэн эрсдлийг гаргахтаа бэлэн болдго юм байна. За гэх мэтчлэн энэ бүлэгт маш олон жишээ өгсөн байгаа. За ингээ бүлэг 5 нь болохоор гэрийн ажлаар дамжуулж бие даасан хүүхдийг яаж өсгөж хүмүүжүүлэх вэ гэсэн бүлэг байгаа. За бид нэр томчууд хүүхдээ гэрийн ажил хийх үлдгөө шалтгаануудыг дурдсан байгаа юм л да. За энэ дээр болохоор бидний бас өдөр тутам надад бодогддог зүйлүүд бас дандаа байна лээ. За би өөрөө хийх юм бол илүү хурдан хийчин. Тэгэхээр ашиг би өөрөө хийчихье гэдэг эцэг эхчүүд тэгдэг те. Эсвэл хүүхдүүдээ за тэд нэр дандаа буруу хийдэг юм чинь би өөрөө хийчихье гэж боддог. За мөн хүүхдээрээ байх хэрэгтэй. Том болоод тэртээ тэргүй их юм чинь ашиг тоглож гэж бид нар боддог. За эсвэл за манай гэр муухай харагдана хүмүүс юу гэж бодох юм гялс хийчихье гэ эцэг эхнэр өөрсдөө хийдэг. Эсвэл за манай хүүхд муухай харагдана те. Муухай халтар хувцастай явж хат хүмүүс юу гэж бодох юм гэд өмнөөс нь хувцсыг аваад угаачдаг. За энэ мэтчлэн ингээ хүүхдийнхээ өмнөөс гэрийн ажил шүүрч аваад хийдэг юм шалтгаанууд байгаа. За тэгээд зохиолч маань гой зөвлөгөө өгсөн нь болохоор гэрийн ажил гэж хэлхийн оронд те гэртээ оруулж байгаа хувь нэмэр гэж нэрлэе гэсэн байгаа. Одоо гэрийн ажлаа хий гэд хүүхдээ ингээ өглөөд тахаар хүүхдүүд дургүй байдаг штэ. Тэгэхээр за одоо гэртээ хувь нэмрээ оруулаа гэд хэлэх юм бол хүүхэд одоо илүү хүлээж авах магадaltaй. За тэгээд хүүхдээ яаж гэрийн ажил хийлгэж сурах вэ гэхээр та хилээ хаацаад холд гэсэн байгаа. Хүүхдээсээ одоо юу хүлээж байгаагаа тодорхой л те. За одоо өнөөдөр чи энэ аягыг угаа шүү. Ингээл хэлчих. За тэгээд хүүхэд
ерөөсөө өгүүлж болохгүй. Хурдан угаахгүй бол одоо энэ хатчгаараа дараа нь угаахад маш их ус үүрдэг ч гэдэм юм, эсвэл илүү их цаг ордог ч гэдэм юм. Тэрийг нь чи бол тайлбарлаж хэлнэ. Харин хүүхэд хизээ угаах одоо угаахгүйгаа тий хүүхэд өөрөө шийдвэрлэх зүгээр. Ингээд угаахгүй удаад байх юм бол өглөхгүйгээр урдуур нь орж бас угаах хэрэггүй. Зүгээр л орхичих. Тэнд 2 өдөр болсон ч хамаагүй ингээ орхичих. 2 өдрийн дараа хүүхд чи угаахгүй бас ажиглаад үзээрэй гэсэн байна. За тэгээ хүүхдтэй хахуул өгөө бойл те төрөн зөндөө хэлсэн. Тэгэхээр энэ дээр нуршаад яах вэ? Ер нь бол хүүхдэд хахуул өгөх тийм юм байна. За тэгээд аль болох багаас нь эхлэх тусмаа сайн. 2 наснаас эхлээд хүүхдүүд нөө гэрээ ажил туслах гал юмд оролцоол эхэлдэг те. Тэр үед нь болохоор бид нэр дандаа заваар бол чинь яшиг гээд дандаа явж тоглол гээд ингээд холдуулцдаг. Тийм болохоор яг оролдож байгаа үед нь та дэмжиж гэрээ ажлаа бас зааж өгөөд туслуулаад хэлгээрэй. За тэгээ энэ дээр насаар нь англиад одоо 2-5 нас, 5-6 нас, 6-аас 11 нас, 12-оос дээшээ юу хийж чадах юм бэ гэдгийг ангилсан байгаа. Урд нь бид нар бас энэ талаар зөндөө ярьж исэн болохоор энэ дээр бас давхарцсан санаанууд маш их байсан болохоор алгасъя. Зүгээр юу сонирхолтой санагдсан бэ гэхээр 12-оос дээш насны хүүхд болохоор баг бүх юмыг хийх чадвартай. За энэ дээр гэрэл шатчлаа гэхэд лампаас солино те. Гэрээ ингээд ойр зуурын засвар хийх чадвартай болох хэвээр бас гэрээ будна тэ имүүлстэн за машины баг зэрэг засварыг бас хүүхдтэй зааж өгөөд хийлгүүлж болно. Одоо юу гэдгийг ядчил нөгөө машины уртлын шингэн нөхөж идэг штэ тэр мэр энтрийг за тэгээд хүнс авч чадна, хоолоо хийж чадна, дүүгээ асарч чадна, нохоогоо дагуулж яваад вакцин хийлгүүлж чадна. За хүрэгт цэвэрлэн, мод хөрөөд нь хагална гэдэг. За тэгээ гэрийн ажил хийлгэж зааж өгөх бол хизээч оройтхгүй. За одоо яана манай хүүхд одоо ийм том болцоо одоо юу ч хийж чадахгүй өнгөрсөн гэж бодох хэрэггүй. Та өнөөдрөөс эхлээд хүүхдээрээ те гэрийн ажил хийлгээд үз. Гол нь та өөрөө төвчээртэй байгаад одоо хүүхд хүмүүжүүлж байгаа энэ арга барил том зургаар хараад те би хүүхдээ ирээдүйд бэлдэж гинэ гэж бодоод та өөрөө төвчээртэй байгаад хүүхдтэй зааж сурах хэрэгтэй гэсэн байна. За тэгээд товчхондоо 5 дугаар бүлэг маань юм байгаа. За дараагийн бүлэг маадуудын нийгмийн харилцааны тухай гарч байгаа. Орчин үед нөө зах зээл хөгжөөл те холын одоо ойр дотны хамаатан саднуудаас дотны хүмүүсээс хол амьдардаг бодлоод хүүхдүүдийнхаа нэг юу ихийг маш их ээж аав нь хяналттай байлгахыг зорддог болсон байгаа. Тэгэхээр энэ хэсэг маань болохоор хүүхдээ одоо хаана хинтээ яаж тоглохыг нь битгий хийнэ. Тэд нар өөрснөө ингээд тоглоомын талбай дээр одоо түлхэлцээл, нудралцаал те бүр нүг бага насны ярьж чаддгүй хүүхэд ч гэсэн өөрийнхөө үеийн хүүхдүүдийг хараад тогломоор сэтгэл ингээд төрдөг, үг хэлмээр те баярлдаг те тийм болохоор аль болох хүүхдүүдтэйгээ гарч тоглож байгаарай гэсэн байгаа. За орчин үеийн эцэг эхчүүд болохоор гаруудаас таблет те ашиглаад хүүхэд маань одоо хөгжиж гин л гэж бодоод байдаг. Гэтэл үнэндээ хүүхдийн найзуудтайгаа харилцаа нь бол гадаад ч юм уу айлд ч юм уу ханч гэж бодлоо шүү дээ те хүүхдтэйгээ тоглож жагаад харилцааны чадвар хөгждөг юм аа. Хэрвээ энэ бага наснаас нь эхлээд хөгжүүлж чадахгүй болох юм бол одоо дунд ангид ороод хүүхэд чинь нийгмийн харилцааны асуудалтай ч юм уу одоо найз нөхдөдөөсөө гадуурхагдаад байна гэдэг тайлбар том болоод ирэхээр нь сонсож болох юм аа гэж тийм. Бас эхчдүүдийн одоо гэр бүлийн ах эхчдүүд нарын харилцаа бид нар ингээл за хүүхдүүд оролдоод өрөөндөө хашаалаад би нэгээ зодод байгаа юм шиг ингээл дуу чимээ гараад ирэхээр очоод ингээл зохицуулж гал хийдэг штэ тий. Гэтэл нэг 6 хүүхэдтэй ээж болохоор тэгж тайлбарлсан маа. За тэдний асуудлыг шийдэх гээд ингээд ерөөсөө оролцоо болсон. Тэдэнтэй байх мэдээж үнэхээр гайхалтай хөвгөлтэй байдаг. Гэхдээ эхлээд одоо мань хүн болол за ингэвэл ингэж болохгүй тэгвэл тэгж болохгүй ингэвэл шодрог биш ингэвэл шодрог гэж заах гал байдаг гэсэн юм. Тэгсэн чи ясан өндөр ээжийнхаа зөвлөгөөг авахгүй ерөөсөө өөрөө өөрсдийнхөө шийдэл тэгэл хэдхэн минутын дараа ерөөсөө муудалж яснийгаа мартаал тэгэл тоглоод явцдаг. За энэ ахын дүүсийн харилцаа бол бидний хамгийн анхны одоо найз нөхөр би нэгэ үзэн ядах хайрлах те энэ хамгийн анхны харилцаа байдаг. Тийм болохоор заавал тэдний асуудалд оролцоод шийдвэрлэх гээд байхыг байхгүй зүгээр тэдрийг зөнд нь одоо өөрөөсөө асуудлаа шийдэх боломжийг нь олгоорой гэсэн байгаа те.
За бага ангийн хүүхдүүд болохоор сонирхлоор нэгдэж нээлт юм байна. Дунд ангийн хүүхдүүд болохоор сонирхол гэхээсээ илүү өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхэд илүү анхаарал хандуулж эхэлдэг. Тэгээд жижиг бүлэгт ингээд хуваагдаад орчихсон. Тэгээд хэрвээ одоо аль нэг бүлэгт оролцож чадахгүй бол хүүхэд илүү их стресстэй ирдэг. Тийм болохоор бүлгүүдийн холбоо харилцааг нь одоо задлж өгөх урлагийн юм уу, спортын юм уу, дугуйланд хүүхдээ хичээллүүлээрэ гэж байгаа. Тэгээ хүүхдээ бас хинтээ найзлахын заагаад байж болохгүй. Харин гэртээ хүүхэд чинь найзуудаа дагуулж ирэх боломжийг нь олгоод найзуудтай нь харин танилцаад хүүхэд чинь ямар нэгэн харилцаанд орж чадахгүй ганцаардаад байх юм бол ганцаардах боломжийг нь олгоорой. Тэгээд энэ одоо боломжоосоо хүүхэд өөрийгөө ойлгож дараачийн найзтайгаа яаж харилцах тухайгаа суралцдаг юм гэж энэ бүлэгт ярьсан байгаа. За бүлэг 7 маань спорт гэсэн бүлэг байгаа. За Америкчууд болохоор одоо спортод маш их ач холбогдол өгдөг тий. Спорт нь баг одоо манай Монголын академик юу шиг амар өрсөлдөөнтэй байдаг. За тэмцээн болоод эхлэхээр эцэг эхчүүд хүүхдээ ингээл байнга дагж аваад хажуухаас нь ойрлол одоо коучээс нь илүү зааж сурах гэдэг юм байна л та. За тэгээд удахгүй Монголд бас спорт ингэж хөгжих байх гэдэг үүднээсээ зохиолч одоо хэлсэн зөвлөгөөнүүдийг хүргэхэд спорт дээр хөгжөөнд дэмжихтэй те дандаа зүгээр л эмээ өвөө шиг нь бай гэж зөвлөж байгаа. Эмээ өвөнөр болохоор одоо хүүхдээ нэг их шүмжлээд байдаг юм байна л та. За тэр хүүхд хоцсон байна уу, хожигдсан байна уу ерөөс чухал биш. Очоод хүүхдээ дэмжээл те зүгээр тэнд байгаа ингээд хүүхдээ хараад баясаж байгаа тэр одоо моментийг мэдрэх гэж л тэнд очдог. Тэр нь эргээд хүүхдэд дарамт шахалт үзүүлдэг. Хүүхдүүдэд айгүй эвтэх юм байдаг юм байна. Тэгэхээр хүүхдээ болвол одоо их амар тэгж нэг улаарч дэмжихгүй зүгээр эмээ өвөө шиг нь дэмжээ гэж зөвлөсөн баг. За тэгээ хүүхэд чи спортоор хичээлэхийн одоо гол зорилго юу юм бэ гэхээр мэдээж эрүүл байх тий. Спорт хийж байгаа нь өөрт нь хөгжилтөө байх. За тэгээ бусдтай одоо хамтарч сурах, спортод дамжуулаад одоо төсвөр төвчээрийг сурах ч гэдэг юм уу. Иймэрхүү үн цэнтэй хичээлийг хүүхдүүд маань сурж идэг. Тэрнээс биш одоо зорилго нь заавал тэр тэмцээнд ялаад одоо медаль аваад тийм зорилго бол тэр чинь бол хоёрдугаар асуудал шүү дээ. Тэгэхээр ер нь бол эцэг эхчүүд жоохон тайван байгаад тий хүүхдээ амжилт гаргуулах гэдэг одоо бүү одоо шахаад байгаа ч гэж хэлж байгаа. За тэгээд зохиолч маань одоо Олимпийн чөлөө цааны 2 удаагийн медальтай юм Хана Керни гээд тамирчнаас асуусан юм байна л да. Чи эцэг эхийгээ те ямар байгаасэ гэж хүсдэг вэ? Танай эцэг эх ер нь яг ямар хүмүүс вэ те? Чамайг яаж дэмждэг вэ гэж асуусан юм байна. Тэгсэн чинь Хана Керни юу гэж хариулсан бэ гэхээр манай ээж аав болвол те өөрийг нь одоо ингээд байнга бэлтгэл сургуульд нь хөргөж өгдөг. Тэгээ ах нь бас хоккей тоглодог байсан. Тэгээ ах нь нөгөө нэг одоо хоккейнд бас яг Хана Керни шиг юм амжилт гарахгүй гэж үзсэн учраас ахын нь одоо хөргөж өгөх энтер гэдгээ золиослоод яг өөрт нь айгүй их цаг зарцуулдаг болсон юм байна л дээ ээж аав нь. За тэгээ зарим амжихгүй үед нь бүр ээж нь гэрийн даалгавар маалгавар энэртэл өмнөөс нь ингэж хийж өгж байнга ингэ тусалж дэмждэг байсан. Гэхдээ ерөөсөө тэр Хана Керниг бол хүчлээгүй. Тийм ч утгаараа Хана Керни бол маш амжилт одоо үзүүлсэн тамирчин юм байна. За тэгээ эцэг эхчүүдийг ямар байгаасэ гэж одоо Хана Керни хэлж байгаа вэ гэхээр хажуугаас нь оролцдоггүй те. Гэхдээ тэмцээний одоо бэкстейж буюу ард нь байж идэг. Тэгээд хүүхэд спортоор хичээлэхэд бол янз бүрийн бэрхшээлүүд гарна. Багаасаа хасагдана, гэмтэн гэдэг одоо маш их юм хүн зорилтууд тулгардаг. Яг тэр үед нь эерэг байдлаар хүүхдэд сэнэглээд те хүүхдэд дэмждэг ийм эцэг их байвал одоо илүү тэгж нөгөө хүчилж яснаас илүү байдгаа гэж зөвлөсөн байгаа. За тэгээд зохиолч маань зарим эцэг эх нарыг хараад ахаар ингээл тэмцээний гадна талын юм дээр ороод тэгж хий ингэж хийгээл одоо ойрлол хүүхдэд заагаал энэ багийн стратеги энэ төрлөө ороод идэм юм л да. Тэгэхээр та зүгээр л тэр коучийн үргийг коучд нь орхи та зүгээр эцэг их шиг бай. За тэгээд мөн одоо хүүхдийнхээ өмнө коучийг нь хизээч муулж болохгүй. Муулах юм бол дараа нь ямар нэг юм болоход хүүхэд тэр коучоо муугаар боддог юм байна. За тэгээд мөн одоо хүүхдтэй те өөрийнхөө хийж чадаагүй тэр спортын мөрөөдлөө битгий тулгаа. За тэгээд хүүхдээ мөн бас спорт дээр нь алдаа гарахт нь те хүлээн зөвшөөр.
хүүхдээ бас одоо түрүүн цэвгээгэлсэн өсөн дэвжих юм сэтгэлгээтэй болгоо гэсэн мэн. За тэгээд энэ бүлэг маань дуусж байгаа. За дараагийн бүлэг маань болохоор дунд ангийн хүүхдүүдийн тухайга 12-оос одоо 16 насны хүүхдүүд бол дунд ангийн хүүхдүүд. Ерөөсөө энэ бол жинхэнэ энэ хүүхдүүдийн алдаа гаргадаг цаг үе юм аа гэж ярьсан байгаа. Хүүхдүүд нөгөө бага ангиасаа дунд анги руугаа шилжээд ороод ирэхээ те шүүгэндээ одоо баахан хичээлийн бацсан цааснууд шүүгэнэстэй замбраагүй өрөө нэгээж авах юм байхгүй юм байдаг. Нэг ээж бүр те ёо би хүүхдийнхаа зөвхөнд хүрэхээс айдаг дотроос нь юу гарч ирэх болоо гэд те. Хүүхэд бол дунд ангида ахтлах анги бол амьдралынхаа туршид хэрэглэж болох те цаг өөрийнхөө нөөц болцоогоо яаж удирдах вэ, зорилгодоо яаж хүрэх вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэх те энэ гүйцэтгэх чадварт одоо суралцдаг байгаа. Мэдээж ухаалаг байдал энэ гүйцэтгэх чадвар хоёрыг хооронд нь хольж болохгүй. Гүйцэтгэх чадварууд нь одоо те бяцхан тархиндаа дөнгөж одоо хөгжиж эхэлж байгаа гэдгийг эцэг эхчүүд бид нар ойлгоод энэ чадварыг хөгжүүлэхэд нь бид нар тусалж өгөх хэрэгтэй гэдэг юм байна. Чадвар бол яг хүүхэд яг явж сурдаг шиг те зарим нь айгу хурдан ингээд яваа сурчдаг бол зарим нь ингээ удаан явж сурдаг шүү те. Яг энэ шиг гүйцэтгэх чадвар нь янз бүрийн одоо хурдтайгаар янз бүрийн төвшин төөхөр ингээд хөгждөг юм байна. Энэ чадварыг хөгжүүлэхийн тулд бид хүүхдүүдийг өөрсдөө нь хийлгээд алдуулаад алдаанаасаа болж өөрснөө ингээд таагүй байдалд ороод тэрийг өөрөө засаж залруулахын тулд хичээгээд тэгжээж одоо хүүхэд маань сурах юм байна. Бас энэ насны хүүхдүүд нөө өөрийнхөө юу хийж байгаа заримдаа мэддэггүй гэнэ л те. Тэг нэг удаа маань хүн хичээл дээр хичээлээ заажсэн чинь толгойг нэг бал ингээ ирээд онцсон. Тэг нөгөө ч өөр гайхаад хичээлийн дараа нөгөө хүүхдээс асуусан чи яа над руу ингээ бал шийдсэн бэ гэсэн чи. Биш бал одоо шидэх хүртлээ яг шидэх гэж байгаагаа мдээгүй маа. Нэг мэдсэн чинь шидчихсэн байсан гэдэг. За тэгээ энэ мэтчлээ өөрийгөө юу хийж байгаагаа ойлгохгүй байх тохиолдол байд юм байна. Тэгээ хүүхдийн анхаарал сарнаа тогтворгүй болоод ирэхээр бид нар те мань хүн бол тухайн хүүхд дээр очиод ингээ хүрдэг ч юм уу те нэг анхааруулад ингээ нүдрүү нь хардаг ч юм уу тийм үү ингээд үйлдэл хийхээр нөгөө хүүхд маань за хичээлээ хийх ёстой штэ гэх хичээл рүү анхаард юм байна л да. За тэгээ зохиолч маань хэд хэдэн зөвлөгөө өгсөн байгаа. Ингээ нөхцөл байдал өөрчлөгдөхэд ингээд урдчилж хилээгүй байхад бол ингээд айгүйх уур нүрд юм байна л да. Жишээлбэл одоо тэр бол ингээ хурдан одоо солигдож чаддгүй. Хүүхэд ингээ хичээлээс гэртээ ирэнгуут нөгөө хичээлийнхаа орчинд ингээл байгаад байдаг те. Аль тоглож исэн бол нөгөө тоглож исэн зүйлтэй ингээл хамт байгаад байдаг. Тэгэхээр тэр нөгөө солигдож байгаа мөчийг ингээд ойлгохын тулд ингээд 1-2 минут хэрэг болд юм байна. Энэний мэдрүүлэхийн тулд эхлээд ерөөсө хүүхэдтэй за одоо ингэх гэж шүү гэдгийг урдчилж хэлэх хэрэгтэй. Бас түрүүн халуунагийн хэлсэн шиг нөгөө календар гаргаад одоо онцгой үйл явдлуудыг ингээд тэмдэглэжүүл хүүхэд бас за юу болох ч юм байна гэдгийг одоо сэтгэл санааны бэлтгэлтэй байх нь шүү дээ тий. За тэгээ хүүхэд өөрийнхөө хуваарийг өөрөө хийгээд ирвэл илүү бие даасан тий. Түрүүний автономи гэж хэлээдсэн тийм мэдрэмж төрд юм байна. Бас нөгөө богино хугацааны санах нь хөгжөөгүй байдаг. За тэгээ өмнө хийжсэн зүйлдээ автчаад тэгээ дараагийнхаа одоо чинь тийм юм хийгэрээ гэд хэлсэн бол хийхээ марчт юм байна. Тийм болохоор хүүхдэд даалгавар өгөхдөө анхаарал нь төвлөртөл тэрүүнрөө хараад төвлөрсөн гэс үед нь нөгөө даалгавраа хэлээд бүр нарийн одоо килограмм яг тийм юмыг аваараа дэлгүүрээс аваараа гэдэг ч юм уу тийм үед одоо дахин давтаж хэлж яах нь сайн байд юм байна. Үүнээс гадна одоо хүүхд чинь үнэхээр ингээд таны хэлсэн зүйлийг ерөөсөө хийхгүй марчаад ах юм бол хүүхдийнхаа сонсголыг бас нэг шалгуулчаарай. Жохон сонсголын асуудалтай хүүхдүүд бас нөгөө богино хугацааны санах хойно муу байгаа юм шиг юм мэдрэмж тийм үйлдэл гаргаад идэм байна. Тэгээ нөгөө талаар бас төвчээртэй байх хэрэгтэй. Бид нар ч нөгөө
бяцхан одоо урд нь ямар нэгэн туршлагагүй тийм бяцхан тархийг хөгжүүлж байгаа гэдгийг эцэгчүүд бид ойлгож явах хэрэгтэй тийм байна. Амар хөгжилтэй сэдв байсан. Одоо энэ бүлэг. За бүлэг 9 нь болохоор middle school-ээс гараад ахлах сургууль болон түүнээс цааш буюу одоо жинхэнэ бие даасан хүн болох гараа гэсэн ийм бүлэг байгаа. За тэгээд эцэг эхчүүд хүүхдээ унаад өөрөө босхойг нь зөвшөөрөхгүй байх юм бол хүүхэд одоо том болсон байна асуудал үүслэ гэхэд тэрийгэ шийдэж чаддгүй. За сэтгэлээр ундаг, хүмүүстэй харилцаагаа бас удирдах чаддгүй. За ямарваа нэг юмны өмнө хариуцлага хүлээж чаддгүй. За ямар нэг бэрхшээл гарсан үед шантардаг тэгээд тэрнээсээ үүдсэн юм одоо сэтгэлийн төгшөөр гэж ярьдаг. Тэрийг удирч чадахгүй одоо ийм том хүн болоод өсч хүмүүжчтэй юм байна. За тэгээд алдаа гаргаж алдаанаасаа суралцах боломжийг олохгүй туршилтын үндсэн дээр энэ хөгжих ёстой чадваруудыг нь одоо насанд нь хөгжүүлээд явахгүй бол цаашдаа одоо гэр бүл, карьер нийгэмтэй харилцаан дээр юм асуудалтай том хүмүүсийг бид нар бэлдэж гин гэсэн үг юм байна л та. Тэгэхээр за энэ дээр болохоор ингээд нөгөө ангиар нь хуваасан байгаа. Энэ өөрөө нөгөө нэг багш хүн учраас илүү бас академик тал руу бичсэн байгаа юм л та. За 9-р анги ямар байдаг вэ гэхээр ахлах сургуулийн одоо хамгийн анхны жил болохоор хүүхдүүд маш их төгшөөртэй айцтай байдаг За энэ үед болохоор хүүхдүүдтэй яаж харьцах юм бэ гэхээр академик хичээл заагаад одоо тэрлүүгээ илүү их төвлөрөхөөсөө илүү чи багштайгаа яаж харьцах ёстой юм Одоо энэ харьцааны тал дээр илүү хүүхдүүдтэйгээ хүүхдүүдтэй зааж сурах ёстой юм. Жишээ нь чи ойлгохгүй юм багшаасаа ичид зовлгүйгээр асууж сурах хэрэгтэй. Чамд үнэхээр тусламж хэрэгтэй үед хүнээс одоо тусламж гуйж сурах хэрэгтэй ч гэдэг юм уу. Одоо энэ ийм soft skill-үүдийг 9-р ангийн хүүхдүүдэд одоо илүү их зааж энэ дээр нь илүү төвлөрч ажиллах хэрэгтэй гэдэг юм. Тэгээ багш нар ч гэсэн нөгөө талдаа энэ насны хүүхдүүд бол алдаа хийдэг сэтгэл одоо тэгсэн тийм алдааг нь хүлээн зөвшөөрсөн сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй юм байна. Мөн одоо алдсан үед нь одоо алдаан дээр нь дөрөөлөөд харин хүүхдийг цааш нь одоо тусалж дэмжиж дараагийн удаа алдахгүй байх талаар нь зааж сургах ийм сайн багш буюу эцэг их байх хэрэгтэй юм байна. За 10 дугаар анги болохоор хүүхдүүд ямар байдаг вэ гэхээр энэ дээр дотоод хүсэл эрмэлзлийн одоо хамгийн анхны алхам бол бие даасан хараат бус байдал байт юм байна л да. Тэгэхээр ер нь бол одоо нөгөө өөрөө юмаа хийгээл өөрөө ингээд нөгөө юмаа хийгээд байдаг. Энэ айлын хүүхдэд болохоор яахаараа ингээ юмаа өөрөө хийгээд манай хүүхдэд болохоор дандаа хилүүлт ингээд эцэгхнэр аюул тэгж боддог штэ Тэгэхээр тэр бол ер нь бол бие даасан хүүхдүүд л тэгж чаддаг юм байна л да. Тэгэхээр энэ 10 дугаар ангийнхны одоо хамгийн чухал keyword бол ерөөсө choice буюу өөрсдийнх нь сонголт гэсэн одоо энэ зүйлийг бид нэр маш сайн ойлгож хүүхдтэйгээ харьцах хэрэгтэй. Хүүхэд одоо ямар хичээл сонгомоор байгаа ямар хэл сурмаар байгаа, ямар хөгжмийн зэмсэг сурмаар байгаа, ямар спортоор хичээл байгаа юм. Ерөөс тэдний сонголт. Жишээ нь одоо ингээд хүүхэд пианогоор амар 10 жил идэвхтэй хичээлжсэн гівгинт одоо би укулеле дарна, гитар дарж сурна ч гэдэг юм. Ингээд пианогоо болол өөр хөгжим сонирхол эхлэхээр эцэгхнэр амар нөгөө гонсоодаг. Яана ингээ 10 жил яасан юу нэ ингээ талаар өнгөрлөө гэд маш их харамсдаг. Гэтэл одоо нэгэнт л одоо тэр хүүхд хөгжмийн дүртэй болцсон юм чинь нэг жил өөр хөгжмийн зэмсэг сонирхлоо гэд одоо пианогоо дарахаа мартчихна гэсэн үг Тэгэхээр энэ дээр бол хүүхдээ ингээд бүр хүчлээд заавал өөрийнхөө одоо зөвхөн пианогоо дарах гэд ингэж харьцны хэрэггүй. Хүүхэд хамгийн гол нь өөрийнхөө сонирхож байгаа юм дээр амжилт гаргадаг учраас хүүхдийнхаа одоо энэ сонголтыг нь хүндэлж харьцах хэрэгтэй болох нэ. За 11 дугаар ангид хүүхдтэйгээ яаж харьцах вэ гэхээр энэ дээр бол комфорт зоноосоо гарахт нь тусал гинэ. Энэ бол айгүй надаа гой санагдсан. Хүүхэд одоо хизээчтэй хүүхдийн одоо тэр характерт нь таарахгүй ч юм уу хизээч юм хийж үзэхэргүй юм ин хүүхдээрээ ингээд нөгөө хийхт нь жоохон пүшлээд өг гэсэн байгаа. Жишээ нь одоо internship дадлага ажил эсвэл сонин сэтгүүлд юм хэвлүүлэх ч юм уу. Эсвэл одоо жүжигийн гол дүр тоглох ч юм уу. Хүүхд чи өөрөө ингээд дотооддоо хүсээд байдаг. Гэтэл би чадахгүй гэдэг нэг хүүхд нэг жоохон айцтай байдаг Тэгэнгүүт нь энийг илүү одоо нөгөө нэг хүүхдэд зоригжуулаад пүшлээд энэ эрсдэл үүрэгт нь жоохон хүчилж өгөх хэрэгтэй юм. Тэгээд хүүхэд одоо 100 удаа apply хийгээд 99-т нь татгалцсан хариу авч болно шүү дээ. Тэр одоо мэдрэмжийн эртнээс бас хүүхдтэй ойлгуулах хэрэгтэй байна л да.
юм гэдэг чи одоо юу гэдэг тийм амархан байдгүй те. Гэхдээ чи ингээд тэнцсэн болвол энэ 1% боломж гэдэг чинь чиний амьдралын хамгийн том одоо боломж байж болно. Одоо ирээдүйд бас ийм тохиолдно гэдгийг одоо энэ насны хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй юм. За 12 дугаар анги дээр бол нэг тийм нарийн зөвлөгөө өгөөг байсан. Энэ дээр ямар зөвлөгөө өгсөн бэ гэхээр коллеж одоо их сургууль коллежийг эцэг эхчүүд бас хүүхдийнхээ өмнөөс аяг сонгох гээд байдаг. Энэ сонголтыг хүүхдтэй үлдээгээрэй гэж зохиолч минь зөвлөсөн байна. За коллеж бол их сургуульд ороод ирэхээр хүүхдтэйгээ яаж харьцах вэ гэхээр за эндээс эхлээд хэрвээ та одоо тий багаас нь одоо ахуулаад хүүхдэд бие даасан хүүхд хүмүүжүүлэх энэ степүүдийг хийцэн бол та одоо энэ дээр бол цаашаа бол нэг санаа зовох шаардлага байхгүй. Та нарын оролцоо ер нь огт байхгүй болно гэсэн үг. Харин хүүхэд ингээд асуудал тулгарсан ч юм уу өөрт нь хүнд хэцүү санагдсан ч юм уу тий эсвэл одоо хин нэгнтэй одоо харилцааны асуудалтай ч орсон ч юм эсвэл мөнгөгүй болсон ч юм. Энэ үедээ одоо тусламж гуугаад ирэх тийм бас хүүхдээ чадвартай болох хэрэгтэй. Тэрийг бол байнга сануулж явах хэрэгтэй. Одоо туслах тий тусламж хэрэгтэй үед чинь би заавал байгаа шүү. Чи над руу залгаад юу дуртайгаа асууж олно шүү гэдэг хүүхдтэй маш сайн одоо ойлгуулсан байх хэрэгтэй. За тэгээд бас энэ дээр нөгөө нэг их сургуульд ороход ч гэсэн ингээд эцэг эхчүүд маш их оролцоотой хэвээрээ байд юм байна л да. Америкт бол за тэгээ энийг нь одоо их сургуулийн оюутнуудаас бүр судалгаа аваад та нар эцэг эхээ ямар байгаас вэ гэж хүсдэг вэ гэдэг ингээд судалгаа аваад тэгээ бүр тэр их сургууль ингээд веб пэйжин дээр эцэг эхчүүд зориулаад постлцсан байгаа байхгүй. За энэ дээр хүүхдүүд оюутнууд ямар хариулт өгсөн бэ гэхээр эцэг эхчүүд зүгээр бид нарыг те зүгээр л орхих хэрэгтэй. Хоёрт нь болохоор бид нэр өөрсдөө алдаа гаргаж те чаддаг байх хэрэгтэй. Тэрийг нь эцэг хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. За тэгээд бас эцэг эхчүүд биднэрт итгэдэг байх хэрэгтэй. За тэгээд бидний зүгээртэй юу хийж байгаа тэрийг бол эцэг эхчүүд сонирхож болно, сонирхох эрхтэй. Харин энэнд оролцдоггүй байх хэрэгтэй байна гэж ингэж оюутнууд бүр ийм хариулт өгсөн байна. За тэгээд коллежийн хүүхдтэйгээ яаж харьцах вэ гэхээр одоо ингээд эхний 1-р курст орлоо те тэгэнгүүт нь ингээд за чи 1-р курсыгаа яг юу гэж харж байна те чи энэ курст яг юу хиймээр вэ гэсэн юм зорилгыг нь хүүхдэрээ гаргуулад тэрийг нь бүр ингээд наривчлуулад цаасан дээр буулгуулад гэхдээ та өөрийгөө мэдээж нөгөө нэг санаагаа бол те хүүхдтэд тулгаж зааварчилж болохгүй зүгээр юм ярилцах дэмжих те юм зохион байгуулах байдлаар оролцож болно. За тэгээд сургууль дээрээ гэхэд чинь жишээ нь янз бүрийн хүмүүс байгаа тий багш байгаа, ментор байгаа, тьютер байгаа, захиргааны ажилтан байгаа. За энэ хүмүүс нь яг аль нь аль асуудлыг шийддэг ч гэдэг юм уу. Тэрийг бас ингээд хүүхдтэд зөвлөөд тийм асуудал тулгарх юм бол тэр хүнтэйгээ тэгж очиж уулзах хэрэгтэй гэдэг ингээд хүүхдтэй бас тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй. За тэгээд одоо тэр нөгөө жилийн зорилго гаргацсан тий тэрийг ерөнхийдөө одоо интрак байна уу гэдгээ шалга гэж байгаа юм л та. 7 хоног бүр одоо уикендэр ч юм уу те 7 хоногийн төгсгөлд хүүхдтэйгээ ярилцаад тэгээ энэ нөгөө таны хүлээлтийн дагуу ч юм уу хүүхдээ чинь гаргасан зорилгын дагуу явж гин үү явахгүй бол чи яг юун дээр нь буруу игээд дан гэдэг хүүхдтэйгээ бас ярилцчих хэрэгтэй 7 хоног болгон одоо хүүхдээ catch up хийх хэрэгтэй юм. За тэгээ оюутны байранд хэрэг хүүхдээ амьдардаг байвал одоо тэр цуг амьдардаг хүүхдийн асуудал ч юм эсвэл одоо ингээ багштайгаа ингээ уулзраа олох байгаа асуудал ч юм уу энэ асуудлыг болвол хүүхд чинь танаас шийдэл гуйж тусламж гуйж ирээгүй л бол тэр бүр та оролцох хэрэггүй. Хүүхдээ ингээд зүгээр л орхих хэрэгтэй. За тэгээд энэ бүлэг маань дуусж байгаа. За дараагийн бүлэг маань болохоор эцэг их багшийн хамтын ажиллагаа, эцэг их сургуулийн хамтын ажиллагааны тухай гарч байгаа. За сургууль эцэг их найрсаг харилцаа хүүхдийн амжилтанд одоо маш чухал үүрэгтэй. Тийм болохоор эцэг эхчүүд хүүхдүүд ихээ сургуультай яаж харилцах талаар зөвлөгөө өгсөн байгаа. Юун түрүүнд одоо өөдрөг сургуульд одоо багш нарт итгэж хандах хэрэгтэй. Хүүхдтэй бол өөрөө цагаа баримтлах талаар нь зааж өгөх хэрэгтэй. За хичээл 8 цагт эхэлсэн гэж зарласан бол 8 цагт яг очих нь бол бас буруу шүү дээ, тэ. Хичээлийнхаа бэлтгэлийг хангахын тулд нэг 7:50 гэхэд очихсан байхад болно, тэ. За тэгээ сургуулийнхаа дүрм журамтай танилцаад хүүхдийн сургуулийн одоо сүүлийн өдөр юм уу эхний өдөр ингээд зарим эцэг эхчүүд бие лав тэгжсэн хүүхдээ хичээлээ таслуулчих тохиолдол байдаг шүү дээ, тий. Тэрнийг бас хийж болохгүй. Яагаад гэвэл багш чинь тэр хүүхэдч тэр одоо өөрснөө юмаа төлөвлөсөн байдаг. Тэр ажлуудыг нь нураадаг болохоор хүүхдийн
багшийн ундууслыг нь төрүүлдэг юм байна. За тэгээд сургуулийнхаа хүндгэж харилцаж хүүхэдтэй суралцах сайн үлгэр дуурайр үзүүлээрэ гэсэн байгаа. За энэ мэтчлэн зөвлөгөөнүүдийг өгсөн байгаа. Мэдээж халуунагийн ярьсан шиг коуч ингээд эзэж муулж болохгүй гэсэн шиг багшийг нь бас сургуулийг нь бас хүүхдтэй муулж болохгүй шүү гэдгийг анхааруулсан байгаа. За тэгээд 11-р бүлэг маань гэрийн даалгавар буюу та хит оролцохгүйгээр хэрхэн туслах вэ гэсэн бүлэг байгаа. За энэ бүлэг болохоор одоо яг 2-р ангийн хүүхдтэй надад болохоор маш их сонирхолтой бүлэг байсан. Тэгээд жоохон дэлгэрэнгүй ярьчих гэж бодож байна. За гэрийн даалгавар болохоор хүүхдийн чинь ажил таны ажил биш гэдгийг та маш сайн ойлгох хэрэгтэй. За таны ажил буюу таны үүрэг юу юм бэ гэхээр хүүхдэд туслах, зоригжуулах, харин жоохон бага ангид байгаа үед нь бол чиглүүлэх, том болоод ирэхээр нь таны хүлээлт юу юм бэ гэдгээ маш тодорхой болгоод хүүхдтэй орон зайг нь өгөөд та өөрөө холдох гэсэн. За ингээл хэцүү бодлого ч юм уу, хэцүү эсэ ч юм уу, хэцүү даалгавар таарлахаар ингээл хүүхдийнхээ өмнөөс баг ханцуугаа шамлж ороод хүүхдийнхээ өмнөөс хийж өгöd ах юм бол хүүхэд өөртөө итгэх буюу одоо бие даах чадварыг нь та тэр болгоо өвөө хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр түрүү ингээд байнга хэлээд байгаа шиг таны урт хугацааны зорилго яг юу юм бэ те? Та өнөөдөр энэ даалгаврыг хүүхдээрээ зөв хийх, буруу хийх нь одоо чухал юм уу? Эсвэл одоо урт хугацаанд энэ хүүхд өөрөө юмаа менеж хийгээд явдаг би буюу ийм том хүн бэлтгэх гээд байгаа гэдэг чинь чухал юм уу? Тэрийг та маш сайн бодох хэрэгтэй. За мөн ингээл даалгавраа буруу хийгээд ч юм уу эсвэл тэмдрээ орхиод ч юм уу ингэж очиод багшийнхаа болон ангийнхаа хүүхдүүдийн өмнө эвгүй байдалд ороод те энэ эвгүй байдалтайгаа яаж нүүр тулд сурах юм? Дараа нь энэ одоо тэмдрээ ч юм уу одоо мартахгүй аваад явах. Энийг хүүхдэд заах нь чухал болохоос биш. Энэ эвгүй байдал болгоноос хүүхдээ сугалж аваад энэ эвгүй байдал болгонтой уулзруулахгүй гэдэг одоо хүүхдээ хамгаалаад авах бол таны үүрэг биш юм аа. За тэгээд хүүхэд бас ингэ хичээлээ ойлгохгүй эсвэл ингээд жоох удаан юм ойлгоцтой хүүхдүүд байдаг те. Энэ дээр бол эцэг эхчүүд бас ийм зүйлүүдийг нэг эмчтэй ч юм уу өөрөө эцэг эхчүүд бас чек хийгээд үзчих хэрэгтэй гэж зөвлөсөн байна. За түрүүн цэвгээгийн хэлсэн шиг хараа болон сонсголыг нь бас та нэг шалгуулад үзээрэй те. Инээс болоод бас хичээл хоцрох тохиолдол хүүхдэд байдаг. Хоёрдугаарт нь болохоор хангалттай нойр авч ийн үгүй гэдгийг бодох хэрэгтэй. Энэ нойрны тал дээр бас гуглээс сайгаад үзээрэй те. Тэдээс тэдэн настай хүүхэд тэдээс тэдэн цаг унтах ёстой гэдэг цагууд байдаг. За гэрийн даалгавар бас хит хөнгөн байвал хүүхэд хийх дургу буюу хүүхдэд уйтгартай байдаг. Тэгэхээр энийг бас сайн шалгаад багштаа зөвлөд үзээрэй. За хүүхдтэй даалгавар хийх зөв дадлыг суулгах зөвлөгөөнүүдийг хэлсэн байна. Энэ дээр болохоор хит үсгэлийн юм уу цангаж байгаа үед хүний тарих мэдээж ажилтгүй. Тэгэхээр хичээл хийхээс өмнө эрүүл одоо снак гэдэг усуугаа цангаагаа тайлцсан ийм гой болцсон үед хичээлээ хэрэгтэй. За мөн бас ийм чимээгүй саад болохгүй юм гэрийн даалгавар хийх орчин хүүхдэд бүрдүүлж өгөх хэрэгтэй. 3 секунд садаа болоход хүний алдаа гарах магадлал 2 дахин ихсдэг гэдэг ийм судалгаа байт юм байна. Тэгэхээр бол ийм садаагүй орчинд хүүхдийнхаа гэрийн даалгаврыг хийлгүүлэх хэрэгтэй. За мөн багш хүүхдээс юу хүлээж байгаа талаар та өөрөө мэдэх хэрэгтэй те. За багш нь хичээл дээр юу үзье? Тэрийг одоо имэйлээр ч юм уу эсвэл захиагаар ч юм уу явуулдаг байх юм бол хүүхд чи юу үзээд байгаа, юу давтах ёстой юм гэдэг та илүү юм ойлголттой болно те. За тэгээ хүүхдтэй бас системчлэх, төлөвлөх гэдэг зүйлийг бас заах хэрэгтэй. Энэ болохоор дэвтэр дээр ч юм уу, самбар дээр ч юм уу те. За юу хийх юм, хизээ гэрийн даалгаврыг хийж дуусгах юм гэдгийг ингээд бичүүлээд за одоо ингээд гэрийн даалгавар чинь дөгсөн өдрийнхөө гэрийн даалгаврыг төрүүлж хийх ёстой ч гэдэг юм. Энэ арга барилыг бас зааж сурах хэрэгтэй. За тэгээ хүүхдтэй мөн эхлээд хэцүү зүйлийг хийчих юм бол тэ тарихт сэрэг ийм ирч хүчтэй байгаа дээр хэцүү зүйлээ хийчих юм бол дараа нь амархан зүйлээ хийсэн нь илүү дээр байдаг гэдгийг бас хүүхдтэй зааж сурах хэрэгтэй. За тэгээд шалгах дүгнэх гэдэг арга барилыг бас хүүхдтэй заах хэрэгтэй. Нэг хичээлээ эсвэл нэг даалгавраа хийж дуусчаад за би яг үнэхээр зааврын дагуу хийсэн байна уу те? Би зөв хийж гэнэ үү, буруу хийж гэнэ үү гэдгээ ингээд дүгнээд, шалгаад. За тэг гэрийн даалгавар ч юм уу те хичээл сурна гэдэг бол төгс байхын төлөө биш, зөвхөн юм сурахын төлөө гэдгийг зорилгоо болгох хэрэгтэй. Энэ асуултыг те зөв хариулаад сайн дүн авахтай гол нь биш, хамгийн гол нь юм сураад тэр чин чамд бодит мэдлэг болж үлдээд тэрийгээ дараа нь буцаад одоо аплай хийж чадна гэдэг энэ чадвар чинь чухал гэдгийг хүүхдтэй бас багаас нь одоо зааж өгч явах хэрэгтэй. За тэгээ энэ дээр бас бага насны хүүхдийн даалгаврыг яаж хийх вэ гэсэн юм зөвлөгөө өгсөн байсан. За хүүхдээ ингээд хичээлээ хийж явахт нь те хүүхдийнхаа ойрхон гэхдээ та өөрөө завгүй буюу өөр зүйл хийгээд байж авах хэрэгтэй байна л да. Та тэнд байна уу гэхээр байгаа. Гэхдээ яг хажууд нь биш. Та туслана.
гэхдээ оролцохгүй гэсэн үг. Тэгээд зохиолч маань яаж гэрийн даалгавар хийлэгдэг гэхээр дандаа өөрөө хоолоо хийгээд байж идэг. Тэгээ хүүхэд нь ингээд хажууд нь галтгооныхоо ширээн дээр хичээлээ хийдэг. За тэгээ 10 минут тутам юу хийж байгааг нь шалгаад тэгээ хүүхдэд чиглүүлт юм байна. Хүүхэд гацсан буюу ойлгоогүй үедээ чи надаас тусламж гуйн шүү гэдгийг бас хүүхэдтэй сурах чинь. Тэгээ хичээл хийж байхад нь хажууд нь байнга манад хийлгээд байх юм бол хүүхэд ганцаараа байх үедээ одоо хийж чадхаа болдог, өөртөө итгэлгүй болдог, тий зөв хийж гэнэ буруу хийж гэнэ гэдгийг мэдгээ авчдаг. Заавал ээжээс юм ааваас асуумаар санагддаг. За тэгээ хүүхэдтэй багаас нь хүн болгон өөрийнхөө зүйлийг хийгээд завгүй байдаг тий. Чи ч гэсэн одоо өөрийнхөө ямиг өөрөө хийгээд явах хэрэгтэй гэдэг энэ бодлыг бүр багаас нь суулгах хэрэгтэй юм. За тэгээ хичээл хийх дургу ингээ байнга өглүүлдэг хүүхдүүд байх юм бол тэр хүүхдүүдтэй яаж харьцах вэ гэхээр илүү нээлттэй тий хичээлээ хизээ хиймээр байна. Хаана сууж хиймээр байна. Ээж нь оролцохгүй юу гэдгийг нээлттэй ярилцаад хүүхдийнхаа бас энэ сонголтыг нь хүндлээд даалгаврыг нийлүүлэх хэрэг. За тэгээ энэ дээр нэг сонирхолтой юм гарсан нь болохоор дунд сургууль хүртэл гэрийн даалгавар бол тийм их академик үр өгөөжтэй биш байдаг гэсэн юм судалгаа байт юм байна л да. Тийм болохоор бага ангид нь одоо хит нойрыг хугслуулаад тий хит их гэрийн даалгавраар одоо хүүхдэд бөмбөгдөд байх шаардлагагүй гэсэн байна. За дунд болон ахлах ангид ороод ирэхээр тархины executive function буюу одоо бид нар энийг бас айгүй олон номон дээр гарсан тархины духны хэсэг буюу сэтгэл хөдлөлөө удирдах, одоо төлөвлөх, юмыг санаачлагаараа хийх, уян хатан бодох, алийг эхэлж хийх үү гэдгээ одоо шийдэгч гэдэг юм те. Одоо энэ хэсэг нь ажиллаж эхэлдэг. За энэ үеэс эхлээд гэрийн даалгавар хийхийн үр өгөөж гарч эхэлдэг юм байна. За тэгээ гэрийн даалгаврыг бол маш сайн төлөвлөөд одоо сайн бэлтэж яагаад хийх юм бол тийм их цаг үрдэггүй. Гэрийн даалгаврууд ч гэсэн одоо дунд ангид ороод ирэхээр баг сургуулийн гэрийн даалгавар шиг яг энэ дөрвөлжинд яг ингэж бичээрэй гэсэн ийм агуулгатай биш. Илүү сурагчдыг хайрцагнаасаа гарч сэтгэгийг шаардсан одоо болж эхэлт юм байна л да. Энийг болохоор одоо generative learning буюу сурсан зүйлээ ашиглаад тийм мэдлэгээ ашиглаад товчлох, дүгнэх, одоо хэрэгтэйг нь ангитлах, дүн шинжилгээ хийх ч гэдэг юм уу. Иймэрхүү чадваруудыг одоо хөгжүүлсэн даалгаврууд өгөөд эхэлт юм байна. За энэ үеэс болохоор хүүхдтэй төлөвлөх, тэ календар хөтлөх, цагаа зов удирдах гэсэн энэ чиглэл рүү нь одоо тусалж, дэмжиж, чиглүүлж ажиллах хэрэгтэй юм байна. За ахлах сургуульд орсон үеэс эхлээд болвол гэрийн даалгавар та бүр оролцох ямар ч шаардлага байхгүй, оролцох ч хэрэггүй. За хүүхдүүд хүсвэл тэ даалгаврыг нь ярилцаад мэдгүй зүйлийг нь тайлбарлаад өөрийнхөө бодлыг хэлээд ингэж тусалж болно гэсэн байна. За тэгээ гэрийн даалгаврын талаарх 11 дэх бүлэг маань дуусж байгаа. За дараагийн бүлэг маань муу дүн авсны үндсний талаар тий зохиолчийн туршлагаас харахад хүүхдийн дүн муудахаар ямар ч бие даасан байдлаар хүмүүжүүлдэг. Одоо аав ээж тулгамдаж арга барилаа өөрчлөөд хүүхдээ хянаал үүрэгдэл тийм хандлага ажиглагдсан юм байна л да. Гэтэл одоо DF гэдэг дүн авч байгаа нь хүүхдэд яана би юу ичвэ, сурах нь чухал юм уу, сурахтаа цаг зарцуулах ёстой юм уу гэдгийг ойлгоход одоо ойлгон өөрийнхөө урам зоригийг олж авдаг юм байна. Тэгэхээр бид дүн тандах хандлага одоо дараах байдлаар өөрчлөл зүгээрээ тийм үү. За би ч гэсэн яг ингээ хүүхдийнхаа зарим хичээл дээр дүн ингээ муудаад ирэхээр паникд ордог одоо нуугаад яах вэ? Дүн бол манай хүүхдийг үнэлэмж биш юм а гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас ихэвчлэн таны хүүхдийн чадрыг зөв үнэлдэггүй. Хүмүүс дүнг харахаас дүнг сурахаас илүү чухалчилдаг болчихсон одоо. Яг наа чиг те. Гэтэл сурах гэдэг бол эргэн тойрон байгаа орчноо ойлгох, бусад хүмүүстэй суралцаж, сурах, те ирээдүйн тухай таамаг тэгшүүлэхэд тусалдаг бол дүн гэдэг нь тухайн нэг сургуульд ороход ч юм уу ажилд ороход л хэрэг болдог байна. За сургуулийн танилцуулгын үеэр нэг охин эцэг эхчүүдэд ямар зөвлөмж өгөх вэ гэд асуусан асуултанд дандаа бити сургуулийн тухай, дүнгийн тухай бити яриад байгаарай. Харин хүүхдтэйгээ хамт байж тэдний дуртай зүйлийг нь яриулаарай гэж зөвлөжээ. Тэгээ ээж аав хажуу төрж ирэл дүнгийн тухай, сургуулийн тухай яриад эхлэхээр би бүр хажуунаас нь холдмоор санагдтiin гэж ярьсан байт юм элэ. За тэгээд мэдээж бид нэр хувь хүн урт хугацааныхаа зорилгоо сайн хүмүүжүүлэх зорилготой байгаа учраас дүнгийг нь биш
хүүхдийнхээ зорилгыг нь чухалчлаарай гэдэг зөвлөгөө өгсөн байгаамаа. Яа ингээд урт ном маань дууслаа. За Халуунагийн санал болгосон ном маань гоё ном байлаа. Тэгээд нэлээд урт ном байна. Энэ хүртэл одоо төвчин суун одоо сонссон сонсогчдод баярлалаа. За тэгээд одоо нөгөө юу лээ? Би бас харин нөгөө нэг өөрөө амар дүнд дүртэй өртөөс аахгүй. Амар онц сурах дуртай өртөөс аахгүй. Тэгсэн чинь харин манай Аз болж том хүүхэд маань яг миний эсрэг хүүхэд. Би амар одоо ингээл нөгөө чи төрүүлэх хэрэгтэй, одоо онцтой авах хэрэгтэй гэж амар шахдаг. Манай хүүхэд маань эсрэгээрээ юусээ бүр нэг тийм бүр яг 180 градус миний эсрэг. Яа одоо бодоод яхад хүүхдийн мэн зүг бэжтэй гэж. Амар дүнд дуртай. Яа би нөгөө нэг одоо ингээл багш нар нөгөө явуулдаг штэ тий 100-аас 100 авчлаа тэдэс тэд авчлаа гээл тэгэл нөгөө дөнгөж сая нэг бахан нөгөө семестрийн шалгалт өгөөл манай нөгөө дунд хүчин. Тэгээд тэдэс тэд алдчихлаа 100-аас 98 энэ авч явах гэсэн яага 2 оноо алдчихваа гэдэгтэй бүр амар сүртэй. Би бас охноос асуусан байхгүй. Ямар үед айдаг вэ? Одоо чамд ээжтэйг ингээ ярьж чаддгүй юм байдаг уу гэж би асуусан чи манайхан ээж би мунтун авчаад хэлхээс айдаг гэж байгаа. Яана тэгэхээр чи бас дөнгө чухалчилдаг байна шүү дээ. Тийм. Тэгэхээр ер нь энэ ном бас их гоё тийм ялангуяа энэ гэрийн даалгавар гэдэг хэсэг бол маш гоё хэсэг байлаа. За тэгээд бас нэг хэрэгтэй ном байсан баха гэж найдаж байна. За тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай.